Эрүүл байна уу? Эм цомьёо байна. За, зам тээврийн осол гэмтлэл сэргийлээрээ. Яагаад гэвэл Увс аймгийн 100 жил болж Улаанбаатар хотоос 1400 гаруй км алслагдсан бүс нутаг нугын хүмүүс маань зөрн очиж сайхан өргөн дэлгэр наадаж байна. Эдгээр хүмүүс бас босож ирэх бах. Энэ бол зам тээврийн ачааллыг нэмэгдүүлж 1400 км одоо зорчиж авахдаа их л болгоомжтой байхгүй бол Монгол орн одоо өргөн нуудан байдаг. Дээрээс нь ер нь бол эртээр үеэс морь Монгол хүн бол хамтдаа алсыг зорж хамтдаа Тэнгэрийн хаяаг хүртэл явдаг байсан. Тийм ч учраас Монгол хүн бол салхи татуулаа явах, хурд хэтрүүлэх бас тийм хандлага ажиглагддаг. Тийм учраас ер нь бол жолоочийн хариуцлагагүй үйлдэлээс бол зам тээврийн ослын одоо ирээс дээш бүртгэгддэг гэдгийг маш сайн санах ёстой. Үлдсэн зөөхөн хөвд нь бол одоо босод буруутай байдлаас шалтгаалдаг. Тэгэхээр энэ жолоочийн буруутай үйлдэлд юу ордог гэхээр ерөөсөө л хурд хэтрүүлдэг. Одоо өөрөөр хэлбэл асар хурдтай давхих нь, хоёрдугаарт нь хурдтай давхихын хажуугаар согтууруулахундаа хэрэгэлсэн байна. Гуравдугаарт нь дүрм зөрчдөг, гүйцэж төрүүлэх юм уу, аль эсвэл огцом эргэлт хийх юм уу, аль эсвэл одоо өмнөх урсгал юм уу, янз бүрийн зүйлээс болж одоо осол гэмтэл сэргийг өртдөг. За 7 сард бол ерөнхийдөө 100 гаруй осол гэмтлийн улмаас хүн гэмтэж одоо 10-аас дээш хүмүүс бол нас барсан байна. Тийм учраас Монгол хүн бол энэ зам тээврийн осол гэмтэл бол нийт нас баралтын шалтгааны 3 дугаарыг байранд ордогт бол энэ зүйлийг одоо байн хилж сануулж явахгүй бол болохгүй. Тэгээд ялангуяа усчууд маань өргөн дэргэл сайхан наадаж зам тээврийн осол гэмтлээс сэргийлээрээ. Тэгээд Монгол хүн 88 насны Монгол аав бүр тэтгэврт гаръя гээд мөн энэ номыг бас авч уншихыг зөвлөе. Баяр таа.